Нэг mic check. За hi guys. Маш олон биш нэлээд хэдэн сарын дараа нэлээд биш. Явчлыг үгүй ингээд жоохон удчихаар ингээм сонирхолтой. Сарын өмнө л хийсэн биш үү? Тэнгисийн иргэн 24 дээр 24/7-гийн бичлэгийн төгсгөлийн бичлэгээ хий. За эхлээд би нөгөө нэг яагаад бичлэгээ хийгээ болцсон бэ гэвэл надад жоохон нэг юм хэлний шалгалтууд байсан. Тэгээд улирал дундын шалгалтууд эхэлсэн байсан. Тэгээ би өөрөө жоохон хийхээс залхсан юм бас байгаа. Яагаад тэгэхээр бүр 20 дугаартай. Тэгээ би 4 5 6-ыг хамгийн сүүлд хийсэн байгаа хгүй юу. Тэнгүүт бүр амар олон бичлэг болох гэдсэн. 7 хоног болгоно нэг бичлэг гарна гэхээр яг уу ер нь бол гайгүй бас тийм ч амар хэцүү биш ч гэсэн би өөрөө ингээд ер нь бол ингээ хийгээгүй хайцсан. Тэгээд миний бодлоор сүүлийн ингээ үзээд тэгээд яг юм дүгнэлт бичлэг хийчихвэл ер нь айгүй амар юм байна гэж утсан юм. Тэгээ би өнөөдөр жоохон юм жоохон дип юм ярьж магадгүй. Тэгээ ер нь бол Тами намоны Аян 3-аас хойш орж ирсэн хүмүүсийн талаар бас ярина. Тэгээд үлдсэн 8 хүнээ бас ярина. Тэгээ энэ нэвтрүүлэг нийт бүтцийн бас ер нь жоохон ярмаар санагдаж байна. Тэгээд ер нь бол амар ярих юм бол амар ихтэй байна. Тэгээ би энэ бичлэгийн 30 минутанд бол би багтаач гэж бодоод байгаа хгүй юу. За тэгээ ер нь бол галс яриа авчих гэж бодож байна. Тэнгүү одоо би амар самраг ярьж байна. За энэ нэвтрүүлгийг үзээд ямар ч байсан ингээд централ телевиз бол бүр амар сайн телевиз гэдэг нь бол ингээ харагдаж байна. Хамгийн анхны юм дейтинг шоу, хамгийн анхны одоо монголчууд ийм руу ингээд анх удаа орж байгаа. Тэгээ тиймийг амар сэтгэлд хүртэл сайн хийж чадсан нь бүр амар магтууштай. Тэгээд оролцсон кастууд бас миний бодлоор одоо хэр баргийн зөрөгтэй хүн ер нь бол хамгийн анхны амар шоунд оролцох бол амар хэцүү гэж би бодож байгаа хгүй юу. Oh shit. Тэгээд одоо юу гэмдэ монголчууд ч ер нь бол амар юм хэл амтай юм ховж ингээ хөөцөлдсөн хүмүүс байгаа штэ. Тийм байхад одоо ингээд амар зориг гаргаад орсон кастууд бол бүр оролцогчд маань бол бүр амар лаг хүмүүс байсан. Бүгд амар лаг даваа чанартай. Тийм болохоор одоо би эхнээс нь одоо энэ хүнийг бүр 20 дугаар гэдэг чинь амар их юм контент бид нар үзлээ шүү дээ. Тэгээд энэ олон контентны дараа би одоо хүмүүсийг юу гэж бодсон талаараа ярих гэж ярий. За ихэнд бол миний бодлоор хамгийн их миний сэтгэл одоо миний одоо юу хинтэй надад хамгийн дуртай болж чадсан каст гэх юм бол Кико байгаа. Бараг Монгол даяараа байх гэж би харж байна. Ягаад тэгэхээр Кико нэгт амар юм feminine energyтэй тэгснэ амар юм nice хүн байгаа шүү дээ. Хүн болгонтэй гоё харцдаг. Тэгээд үг үйлдэл амар юм зэгцтэй, юм харахад зэгцтэй, сонсоход зэгцтэй. Тим хүн бол амар ховор штэ Монгол, ялангуяа Монголд гэхээр ер нь бол тийм. Тэгээд Кикогоос бүр авах юм бол амар их байгаа. Им дотоод ертөнцийн юм амар гоё, тэгснэ юм бүтээлч, тэгснэ өөрийгөө хөгжүүлж чадсан, өөрөө хөрхөн болж чадсан. Тэгээ монголчууд ингээд өмнөх зураг мургийг олж гаргасан л лээ. Тэгээ ер нь бол миний бодлоор охтууд ер нь бол ингээд 18 19 хүрээд амар яг юм өөрчлөлт дараагийн шат руу ордог. Тэгээд яг тэрний өмнөх одоо юм жоохон хүүхэд байх үеийнхэн зургийг гаргаж ирээд ингээд нэг юм шейдлээд байна гэдэг бол амар сонирхол санагдсан л да. Ер нь бол яг миний харснаар Кико, Мока, Эстер 3 дээр бол яг тийм багийнхан зураг бичлэг ер нь бол ингээд гарсан байсан. Тэгээд тэрнэр одоо бүгд л ингээ хүүхдээсэн бүгд өөрсдөө олоогүйсэн тэр үеийнх нь ингээ юм гаргаж ирнэ гэдэг бол жоохон сонин санагдаж байна. Тэгээ ер нь бол Кико бол надад амар таалагдсан. Бүр хамгийн таалагдсан охтуудын нэг ер нь бол хамгийн таалагдсан. За тэгээ Эстер бол угаасаа амар хөөрхөн охин яг ийм энэ нэвтрүүлэгт байх ёстой хүмүүсийн нэг стайл нь бүр амар гоё байсан.
стайл нь бүр өдөр болгон slay hard байж чадсан. Тэгээд ер нь бол бүр амар олон юм болсон шүү дээ. Ер нь бол ингээл хамуулаад ер нь бол тэгээ одоо тэр болгон угаасаа зүгээр чинь ингээ нэвтрүүлэг болохоор би бол одоо нэг юм амар бодохгүй байгаа. Тэгээд Мока миний бодлоор энэ нэвтрүүлгийн амар main character бол байж чадсан байх гэж бодож байна. Бас яг тийм амар зэгттэй. Бас Эстер бас яг тийм юм. Ер нь бол Эстер, Мока, Кико, Перли 3 4 одоо ингээ хүмүүсээс амар юм үзэн ядсан шүү дээ. Ямар юм бараг л ингээл ерөөсөө явахгүй байгаа гэд. Миний бодлоор энэ дөрвөн охинд бол дөрүүлэнд нь байгаа чанар бол амар сайн өөрийгөө олсон, өөрийгөө хөгжүүлсэн хүмүүс байгаа хгүй юу. Тийм болохоор нэвтрүүлэг илүү таарсан байх гэж би бодож. Яг би босод хүмүүсийг ерөөсөө тийм биш гэж хэлээгүй. Ер нь бол надад таалагдж байгаа дөрвөн эмэгтэй хүн гэвэл яг энэ дөрв байгаа. Яг хамгийн таалагдсан дөрвөн яг миний хувьд хамгийн сүүлд нь үлдсэн баггүй юу. Тэгээд сонголт Монголтыг бол дараа ярих заяа. Мока бас амар тийм бас авахм амар ихтэй хүмүүсийн нэг байсан. Perli дараагийн Perli болохоор амар тийм сэтгэл зүйч шиг юу юм бэ? Нэг юм жоохон бусдаас давж сэтгэдэг тэрийн тэгээ монголчууд ойлгохгүй байгаа юм амар ажиглагдаад байгаа. Одоо юу юм бэ? Өөрийн амар амгалан өөрийнхөө одоо юу сонсомоор байгаа, юу хиймээр байгаагаа хийнгүүт нь монголчууд одоо жоохон ингэх аястай байсан. Яг үүндээ бол Perli бол амар өөрийгөө олцсон амар гоё охин байгаад байгаа шүү дээ. Энэ дөрвөөс ингээд амар муугийн ингэж илүү давуулж гаргаж ирж харж чадаад байна гингүүт би ингээд монголчууд бүр амар гайхаж эхэлсэн байхгүй. Хүний ингээд амар сайныг ингэж хараагүй мууг нь бүр амар ингэж бүр ингэдсэн амар санагдсан. Би нөгөө нэг юм сая яг 20 дугаар дугаараа үзчихээ жоохон мууд жоохон юм болцсон байгаа шүү. Тийм болохоор би ер нь жоохон ингэ ярьчих энэ бичлэгэн дээр. За одоо ингээд октод мань дуусж байгаа. За банднер эхлэнэ. Сүүлийн дөрвөн банднер гинэ залуучууд нь. Тэгээ суур орж ирсэн. Суур бол угаасаа миний бодлоор энэ нэвтрүүлэгт орж ирсэн хамгийн алдартай нэсэн баха. Яг тэр үжийн карьер нь босцсон, гадаадд тоглогчоор очдог болсон байсан. Би хүртэл одоо ингээд нэвтрүүлэг шээ. Волейболын тэмцээнийг үзээд суурайг бүр вау амар сайн тоглогч гэдгийг нь бол угаасаа мэдсэн байсан. Монголд нэлээд карьер өндөртэй бүр хүмүүсийн нэг болсон байсан шүү дээ. Спортын хүн гэхэд бол үеийнхэндээ спортын төрөлдөө бол ер нь айгүй тийм карьертэй хүн шүү дээ суур. Тийм болохоор хүмүүс амар ер нь бол трейлерээс хүртэл хараад ер нь бол за суур орж ирэх юм байна гэд мэдсэн амар хүлээлт өндөртэй байсан. Тэгээ суурийн даваа чанар нь болохоор манлайлах чадвар сайтай. Тэгээд спортын хүн болохоор амар юм юу хэмдэ юм ялах юмнаас амар юм ингэж явдаг. Ялахын тулд амар юм хичээдэг. Ялах таашаал одоо юу хэмдэ ялахаас ингэж хүч авдаг тийм хүн шиг санагдсан. Яг тийм дайчин зан чанар юм уу да яг тийм анзаарчихсан. Тэгээд за дараах нь Ингүнбаатар. Суураас амар хөвгчлөлтэй санагдсан. Ингүнбаатар миний бодлоор Ингүнбаатар баг хамгийн царайлаг тэгээ гой биетэй залуучуудынх нь нэг байсан. Тэгээд хитрхи богино хугацаанд орж ирээд ингээд сүүлд гарсан болохоор жоохон тэгсэн юм шиг санагдсан. Нэг амир бол яг энэ таньж бол бүр яг ингээд нэг тийм чадаггүй шүү дээ. Тэгээд хүмүүс хэлж байгаараас яг өндөр гэсэн байсан. Тэгээ яг өндөр байж магадгүй. Угаасаа царайлаг гой биетэй байхад одоо ер нь бол яг өндөр байхгүй гэд жаахтэйгээ хэлжүүл муухай л да. Гэхдээ ер нь бол нийгэмд угаасаа байдаг зүйлүүдийн нэг болохоор би бол угаасаа амар ойлгож байгаа. Яг солонгос нэвтрүүлэг дээр хардаг шиг л яг ингээд нэг хүнээс үгүй гэж хэлж авдаггүй байсан хүмүүс ингээд амар олон хөрх хүмүүсийн дунд орж ирэх яг тэр мэдрэмжийг би бол Ингүнбаатараас жоохон харсан гэж бодож байна. За дараах нь Анар Чинзо 2 үлдэж байна. Хамгийн удаан байсан хоёр нь эхний дугаараас хойш. Анар бол амар сэтгэлтэй ер нь бол оролцогч байсан. Амар сэтгэлээрээ тэг хүүхдээрээ нэг тийм хөөрхөн одоо хэмдэ үерх одоо найз гэдэг зүйл дээр бас амар тийм ингэж чаддаг хүн шиг санагдсан.
Чинзог бүр ингээл андаа гэл амар тийм хөөрхөн байгаад байгаагаас айгүй тийм одоо юу хэмдэ сайн найзтай болж чаддаг хүмүүс чинь амар сайн давуу чанар гэж би боддог байхгүй. Тийм болохоор аннараас бол амар авах юм бол байгаа. Тэгтээ жоохон зарим тал дээр бол арай жоохон санаа нь бол жоохон юм одоо хүүхдэрээ байгаад байгаа нь давуу болон сул тал болдог. Тэрийг бол Чинзо чилжсэн. Яг тэрийг хамгийн ойрхон байгаа хүн ч одоо хүнийхээ ойр байгаа хүнийхээ давуу болон сул талыг амарсан хэлж чаддсан шүү дээ. Тийм болохоор би бол тэгж бодож байна. За тэгээ Чинзо миний бодлоор би амар их миний бодлоор гэж хэлээд тоглоо. Чинзо бол миний хувьд хамгийн гоё эрэгтэй оролцогч баг байсан баха. За сүүлийн анги дээр бол яг нэг юм болчлоо шүү дээ. Найзынхаа хайртай охиныг булаагаад өөр нэг охинтой ингэ явж агаад нэг тиймэрхүү болчлоо шүү дээ. Тэгэхдээ миний бодлоор ингэ Чинзо энэ хүмүүс дундаас хамгийн их юм бодсон, хамгийн их юм ингэж нэлээд боддож тэгээд энэ нэвтрүүлэг гэдгийг ойлгосон хүмүүс болж орж ирж байгаа хгүй юу. Тэнгүүд ингээд нэг хүн дээрээ л ингээд пин хэлэгч гэр чинь контент гарахгүй байна. Тэгээд дараа нь амар риски байна гэдгийг ер нь анараас харлаа бид нар. Чинзо бол ер нь бол амар гоё байсан миний бодлоор айгу. Чинзо байгааг бол одоо тэгээд бид нар юу зөвхөө гэж би хүртэл жоохон ботсон байхгүй юу. Ер нь бол жоохон тийг санагдсан. За одоо төгсгөлийн ангийн 8 бол ярьчлаа. Тэгээ би ч нөгөө нэг төөгөө Даркона ануугурыг ерөөсөө яриаггүй. Тэгээд энэ гурыгаа яри. Төөгөө болохоор амар даруухан шиг санагдсан. Маш даруухан. Гэхдээ яг юм сэтгэлээ гаргах юм дээр бол амар тийм сэтгэл гардаг байхаар санагдсан байхгүй юу. Айгу тийм солонгос царайтай гэж хүмүүс ярьсан байлээ. Ер нь жоохон өндөр цагаан царайтай хүн байсан. Ер нь анх бүгд л цагаан царайтай орж ирсэн л дээ. Тэгээ төөгөө миний бас үнэлж байгаа юм хэм бол гоё мэрэгчлээ хин чааш. Миний бодлоор одоо ингээд нэг юм сурсан юмаа ингээд юм болгоо хийж чадаа явж байгаа. Тэгээд тэр нь ингээ өөрийнх нь карьерийг өсгөө явж байгаа. Өөрийнх нь ирээдүг ингээ гоё болгоо явж байгаа. Тэгээд тхийн төлөө ингээ сурч чадсан байх гэдэг нь амар авааштай чанар юм болов. Миний бодлоор одоо ингэ сурна гэдэг чинь амар юм том юм бүр амар шал өөр сэдвээр оруулчлаа. За гэхдээ ер нь бол ингэ нэг юм боловсралтай хүн бол ер нь бол амар гой санагддаг гэсэн л санаа л да. За Даркона ануу хэрэг ер нь л хамт ярьчих заяа юу. Амар богинохон хугацаанд байгаад амархан богинохон хугацаанд явцсан. Гэхдээ надад ерөөсөө тийм мэдрэмж өгч чадаагүй юм уу. Нэг үзээд ерөөсөө гоё байгаагүй. Энэ тийм бид нар ийм шоу үзэхдээ энгийн бус жоохон энэ драматик юм хүсэж байхад Дарконод бол ямар ч тийм юу байгаагүй. Одоо юу хэмдэ ийм couple байгаагүй. Тэгээ өөрөө ингээд ороод зүгээр юм назгай андууд толцсон. Тэгээд амир энгийн л байгаад тэснүүд нь таалагдаагүй шээ. Нэг сэтгэл үлдээгээгүй. Ануу бол бүр чадаагүй. Нэг хоног байгаа л баг бутсан баха. 2 макс л 2. Тийм болохоор ч одоо нэг хүн дээр screen time нь хэр байгаа илээ. Тэгээ тэр хүний одоо юу хийж чадах, яаж хийж чам, ямар хүн гэдгийг бид нар бол ерөөсөө мэдээгүй. Тийм болохоор ер нь бол жоохон хурдан асгцсан хүмүүс бол жоохон хайран. Гэхдээ одоо энэ бол шоу. Угаасаа энэ шоу чинь зүгээр ингээд нэг юм жижигэн нийгмийг ингээ харуулж байгаа гэж би ойлгож байгаа хгүй. Нийгэмд одоо хин олон хүнтэй ингэж гоё харьцаж чадна, хин олон хүнтэй ингэж connection үүсгэн тэр хүн л ингээ survive хийж үлдэж байгаа зү. Тэнгүүд яг энэ нэвтрүүлэг дээр яг тэр бол амар гарч ирсэн санагдаж байна. За өөр би ярих гэж бодлоо. За тэгээд одоо энэ нэвтрүүлэг үзсний дараа ингээд миний бодолд бол эхлээд бол амар гоё санагдаж байна. Ийм гоё чанартай контентийг ингээ үзчихлээ. Амар гоё чанартай контент авлаа. Тэгээд season 2 гарна гэдэг нь бол бүр амар гоё санагдаж байна. Season 2 гэдгийг би сая ингээл хамгийн сүүлд нь трейлер гарангууд бүр амар ингээ догтлоод гэх юм уу. Би ер нь өөрөө юм reality show-нд амар дуртай төрлийн юм болохоор амар үзмээр санагдаж байна. Би энэ Тэнгисийн иргэн 24/7-г бол бүр гарахыг хүлээж агаад ингээд VPN-ээ хасааж агаад
ингээ хятад чинь ингээ зүгээр болохгүй. Тэгэл Лүк ТV-ийн гацаад тэг үзэхэд амар хэцүүсэн ч гэсэн амар сайн контент болохоор л би ингээ Монгол даяараа би бол үзсэн гэж бодож байгаа. Тэгээд тхийнхаа хажуугаар ер нь бол одоо миний энэ бичлэгний ер нь бол гол сэдв байхгүй юу? Монголчуудын амар токсик занг би бол эндээс бол бүр амар сайн ойлгож авж байна. Таад ингээд санаж байгаагаар бол Next Stop Model гээд хамгийн анх гарч исэн байхгүй. Next Stop Mongolia Next Stop Model шүү дээ тийм. Тэр нэвтрүүлэг гарч байхад ийм энгийн им зарим нэг моделийн карьергүй зүгээр энгийн хөрх охтууд орж ирээд өрсөлдөнгүүд энэд одоо юу вэ? Одоо ийм хүмүүс оруулаад байгаа мó гэж мэгээд би бүр яг санддаг хгүй. Тийм үед амар хейт авч ирсэн. Тэгээ би бүр тэр үедээ бодсон байжсэн чинь одоо энэ тэнгисийн хэрэг дээр 24 долоод болохоор ийм хөөхөн охтууд ороод ирэнгүүт бас л муулж байгаа хгүй амар сонио. Тэгээ монголчууд одоо ингээд яг ийм сайн ч байсан муулна, муу байсан ч угаасаа муулна. Тэнгүүд ингээд амар юм сонирхол агам л да ийм монголчуудын нийт хүмүүсийн ийм юмыг үзээд ойлгох чадвар жоохон муу байна. Юмн дээр ийм шүүлтүүртэй хандах чадвар амар муу байна. Тэгээ танихгүй хүнээ харааж зүхүнэ гэдгийг бол бүр миний бүр ингэ толгойч буухгүй юмнуудыг ийм хилдэм байлээ хүмүүс. Бүр ийм амар сонин түүхэндээ танихгүй хамаагүй зөв ер нь бол хүнд хэлэхээс ч ийм хэцүү амнаас гарахад тийм хэцүү үгнүүд ингээ гаргадсан байлээ монгол хүмүүс. Тэг ингээд би амар ингээд л гээд тах шиг байна л да. Тэгээд амар тийм хортой амар муухай юм ховонд дурлсан хүний мууг бүр ингэж бүр юм жижигхэн алдааг бүр ийм том болгож тэр бол яг үндэ нэвтрүүлэг дээр гарч байгаа бүр алдаа гэхэж бүр инээдм юмнууд байгаа шүү дээ. Тийм юм дээр бүр ингэж байгаа нь бүр амар сонирхсан. Зүгээр л бүр үзээд гоё байгаа ч тэл гэж би бодсон хгүй. Яг энэ нэвтрүүлгээс яг юу монголчууд яг ингэ юмыг үзээд гоё байж цагийг өнгөрөөж ингээд үзэхээс илүү энэ одоо яах вэ? Энэ ингэх болов гэж үздэг нь амар мэдрэгцэн. Тэгээд ер нь бол энэ 20 дугаар сая дугаарыг үзээд амар юм эмоционал болчлоо. Би угаасаа ингээд юм үзснийхаа дараа ингээд үзэж дуусгасны дараа ингээд амар сонирн болчдөг байхгүй. Одоо ингээд дахиад үзэж чадахгүй дээ ч юм уу эсвэл одоо ингээд дуусчлаа да. Ер нь жоохон юм аманд ингээ орчоод идэг тэг ингээд нэг юм ингээд идэг. Тийм болохоор жоох ингээд аав наагаадах шүү гэн. Гэхдээ миний бодлоор энэ нэвтрүүлэг тавилттай юмнууд бол байгаах. Гэхдээ би энэ сүүлийн сонголтыг ер нь амар тавилтгүй байгаасай гэж бодож исэн. Тэг ер нь бол амар гой контент гэж чадлаа. Ер нь бол амар олон юм ингээ үзлээ. Ингээд хайр дурлал дээр юу болохгүй байх, хүний ингээ харилцаан дээр юу болж бодохгүй байх. Тэг амар гой хүмүүс ямар байдığım бэ? Энэ нэвтрүүлэг амар гой амьдралын гой рутиныг харуулж байна. Тийм юм болгоно ингээ өөртөө шингээж авах хэрэгтэй байхгүй. Миний бодлоор ингээд оролцсон бүх охтууд амар гой охтууд зөө. Монголчууд ийм гой охиноос ийм үлгэр дуурайл авахаас илүүтэйгээр гой охин яагаад гой болчих вэ? Энэ яхаар ийм байд ингэж боддог нь бүр хамгийн сул тал гэж анзарч байна. За, ер нь дуусаад 20 минут л их шиг боллоо. Тэгээд бичлэг гэж асуусан хүмүүстээ баярлалаа. Намайг нэг хэдхэн хүн ч гэсэн үздэгт нь бол маш их баярлалаа гэж би хэлье. Тэгээд дараа нь өөр хийх гоё бичлэгнүүдийн ер нь бол санаа байгаа. Гэхдээ би ингээд юм үзээд ярихаас илүү дараа нь би яг нэг юм сэдв болж аваад тэр талаараа бас ярих гэж бодоод байгаа. Яагаад тэгэхээр зөв хөрслүүлээ бүр шал өөр юм ярь авчдөө. Яагаад тэгэхээр дүүхэндээ миний өөрөө үзэх туртай контент болохоор ингээд нэг юм хамт байгаа юм шиг ингээд сонсоод байж хахаар ингээд болчдөг. Одоо зүгээр ингээд тавьчаад ингээд сонсч идэг юм контент гэдэг хэвгүй зүгээр юм хов ярьж байгаа ч юм шиг эсвэл ингээд нэг юм ганцаардуулах мэдрэмж өгөхгүй байхаар тиймэрхүү контент үзэх туртай. Тэнгүүд ингээд миний сүүлийн үзээд байгаа контентууд болохоор ийм яриатай подкаст ч юм уу эсвэл ийм кино тайлбарууд амар их үзэж байгаа. Тийм болохоор би бол кино тайлбар бол хийж чадахгүй. Тийм болохоор би ийм яриатай юм хийнэ гэдгээ бол өөрөө мэдж байгаа. Тийм дараагийн бичлэгээр
бичлэгийн санаа байвал хэлээрэй. Тэгээд дэмждэг бол лайка дараарай. Subscribe хийгээрэй. Гоё комент үлдээгээрэй. Хин нэг битим уулаарай. Манайхаа баяртай. Full speed, so fully Paris, yeah. Come with me, leave all of your things, yeah. You can stop at Gucci, stop at Louis V, yeah. Come with me, fly you